За сайн байцгаана уу манай усан махбаттай мэлхий хилэнд загсны ордныхны маань одоо 9-р сарын 15-наас 9-р сарын 21-ний хоорондох одоо ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай усан махбаттай улсууд одоо энэ 7 хоногт бас байдал зөв тийшээгээ ханднаа гэж ойлгож байна те. Энэ дээр одоо хүлээгдэж байгаа мөнгө төгрөг, цалин, бөнлөө одоо эсвэл одоо бизнесийн ашиг тийм ээ гих мэтчлэн одоо ямар нэг хүлээгдэж байгаа мөнгөний асуудал харагдаж байна л да. Энэ одоо байдал нэлээд хүндэрсэн одоо энэ байдал одоо ганцхан танаас шалтгааллахгүй байгаа юм шиг тийм ээ. Та одоо хийх юм хийж гсэн хүлээж байгаа юм шиг эсвэл одоо таны хийх юм дуусчихсан одоо өөр хүнээс одоо энэ байдал хамааралтай байгаа юм шиг тийм ээ. За иймэрхүү юм харагдаж байна л да. За энэ дээр одоо бас ажил дээр хүл ойлголцол тийм ээ. За одоо ялангуяа одоо өрсөлдөөн тийм ээ иймэрхүү юм харагдаж байна. За энэ одоо 3 дахь хүний оролцоотойгоор одоо янз бүрийн асуудалд орсон тийм ээ хил ам хэрүүл тэмцэлч гэдэг юм уу. За ийм байдалтай байгаа харагдаж байна. За энэ 7 хоногийн сүүлээр одоо энэ байдал өөрчлөгдөнө гэж ойлгож байна тийм ээ. За энэ дээр бол одоо хүлээгдэж байгаа мөнгө цаас бүлэглэн бөнлүүгээ авсан харагдаж байна тийм ээ. Мөн одоо таныг одоо гүтгсэн эсвэл та асуудалд орсон бол асуудлыг одоо нааштайгаар шийдэх, таны тал шийдэх, таны ялалтаар дуусгах гэх мэтчлэн. За мөн одоо таны одоо энд мананд байгаа юм шиг эсвэл одоо ер нь яхаа мэдгүй юм гацаанд байгаа юм шиг харагдаж байна л та. За тэгвэл одоо эх 7 хоногийн сүүлээр одоо ерөнхийдөө solution тийм ээ ямар нэг одоо арга зам эсвэл бол одоо байдал одоо мэдэгдэхгүй байгаа зүйлсийг ил болох тийм ээ ямар нэгэн одоо шийдвэрт хүрэх эсвэл одоо таны талд одоо асуудал шийдэгдэгч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү асуудал харагдаж байна шүү. За энэ дээр одоо ямар ч байсан одоо энэ 7 хоногийн эцэст одоо ажил амьдрал дээр одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан байна л гэж ойлгож байна. Мөн энэ дээр одоо нүүц суусан байдал харагдаж байна. Нэг газраас нөгөө тал руу нүүсэн тийм ээ. За мөн одоо янз бүрийн одоо шийдвэр хүлээж байгаа бол одоо энэ шийдвэрийн хариуг авсан харагдаж байна. Ерөнхийдөө бол таны ялалт амжилтаар дууссан байна гэж ойлгож байна тийм ээ. За энэ дээр бол одоо great happiness энэ дээр бас их сайхан картнууд гарсан байгаа л да. Амжилтанд хүрэхийн тулд одоо таны бас нэг жоохон оролцоо идвэх чармаалт хэрэгтэй байна гэсэн байна. За одоо энэ гацаанаас гарч эсвэл одоо энэ асуудлыг шийдэгдэж одоо та нэлээд хөдөлмөрлөж өөрөө гар бие оролцож байж одоо ийм мөнгөний зам нээхээр тийм ээ нээгдэхээр ийм харагдаж байна шүү. Тэгэхээр зэрэг өшөө жоохон идэвхтэй, өшөө жоохон өөрөө одоо гар бие оролцсон ч гэдэг юм уу юм тал дээр анхаараарай. За энэ дээр одоо sincere visual granted гэсэн байж байгаа тийм. Тэгэхээр зэрэг таны одоо туйлын хүсэл бол одоо биелхэн тодорхой юм аа гэсэн ийм мессеж байж байна. Ер нь бол яг энд үл ойлголцол одоо ажил төрөл дээр юу ч хийдгийг тийм ээ энэ бүхэн одоо сайнаар дууссан байгаа харагдаж байна. За ийм байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр за би энэ дээр бас хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо зарим нэг нь одоо ганц бие улсууд бол ерөнхийдөө хосууд бол одоо эдийн засгийн байдал одоо харилцаанд нөлөөлсөн байгаа харагдаж байна тий. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн эцээр ийм асуудал шийдэгдснээр одоо байдал намжихны за мөн одоо ганц бие улсууд бол одоо ганцаардаж байгаагаа мэдрэх, хань нийжлэх, хүсэмжлэх одоо эсвэл ганцаардсан ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо танд өгсөн зөвлөгөө байна л да. Тэгэхээр энэ дээр love yourself first гэхээр зэрэг одоо та бэлэн болоогүй байгаа учраас л одоо хорвоо ертөнц таны ханыг явуулахгүй байна гэсэн ийм ерөнхий мессеж үйж байна. Тэгэхээр зэрэг өөрийгөө хайрлах, хайрыг түгээх тийм ээ одоо өөрийгөө нэгдүгээрт тавих
ийм зүйл дээр одоо маш их анхаараарай тий. Тэгжиж одоо хайр ирэх юм шиг нэгдүгээрт нь өөрийгөө хайрласнаар одоо бусдад хайрлах боломжийг өгөх тийм ээ. Өөрөө одоо хайрлж одоо хаваарчны хүмүүс хүүхэд одоо юу гэдгийг аав ээжигээ хайрласнаар энэ одоо хайр буцаж ирэх гэдэг юм уу нэг иймэрхүү мессежнүүд байж шүү. Энэ дээр мөн одоо таны зүрх сэтгэл тодорхой хэмжээгээр хаалттай байна тий. Тэгэхээр зэрэг зүрх сэтгэлээ жоохон нээж өгөө. Мөн одоо танд жинхэнэ true love гэдэг юм уу одоо жинхэнэ хайр ирж явна тий. Энэ бол одоо таныг бэлэн болсон үед ирнэ. Одоо very soon гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг тун удахгүй ирнэ. За энэ дээр одоо ялангуяа одоо манай энэ зарим нэг манай усан мохоттой улсууд бол одоо юм сонголтууд харагдаж байна л да. За жишээлх юм бол одоо усан мохоттой хүн энэ улсууд маань одоо сонголт хийхэд эдийн засгийн байдал одоо маш их чухал байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг та бол одоо эдийн засгийн байдал нь одоо нэлээд сайхан докторччихсан одоо өөрөө доктортой байгаа ийм учраас одоо тийм хүнийг бас хүсэмжилж байгаа юм шиг эдийн засгийн байдал одоо таны харьцаанд их чухал үүрэг гүйцэтгэх юм шиг ийм харагдаж байна шүү. Тэгэхээр энэ нь одоо буруугүй зөвөө. За тэгээ энэ дээр одоо тун удахгүй ирнэ. За энэ дээр одоо өөрийгөө бэлэн болох, өөрийгөө бэлтгэх зүрх сэтгэлээ нээх тийм ээ. Мөн одоо өөрийгөө хайрлах гэх мэтчлэн одоо өөрийгөө хайрлах гэдгийг нэг жоохон өргөн хүрээнд нь бас авч үзэж одоо өргөн хүрээнд нь бас ойлгоорой тий. Зөвхөн өөрийгөө хайрлаж ингээд хумсаа бодуулаад нүрэ бодохтай биш шүү. Өөрийгөө хайрлна гэдэг юм чи одоо дотроос сайхан өөрийгөө одоо хайрлах, гэрэлтүүлэх, сайн чанараа одоо галалцтал сайхан гаргах тийм ээ. Галалцаж өөрөө тэрийг дотор байгаа юмсуудаа ил болгох, өөрийнхөө байх тийм ээ. Гэх мэтчлэн ийм зүйлсүүд одоо ажиллана үсттэй. За тэгээ өөрийнхөө одоо бас айдастай бас нүүр тулах тийм ээ. За энэ дээр одоо шинэ юм хийх гэдэг л одоо энэс одоо яг жишээлх юм бол энэ дээр одоо таны үйл ажиллагаа одоо таны хийж байгаа зүйлс одоо их айдас харагдаад. Тэгэхээр зэрэг одоо хэдийгээр одоо танаас шалтгааллахгүй гэж та үзэж байгаа боловч яг үнэндээ бол одоо бас таны оролцоох хэрэгтэй байгаа. Танаас одоо бас танаас шалтгааллах зүйлс байна гэсэн ийм мессежнүүд байж шүү. За ингээд та бүхэндээ одоо тусдсан болсон гэж найдаа. Ингээд та бүхэн хувийн уншлага сонирхож байвал одоо миний Facebook пэйж болох Монгол Стар тайраар орж одоо мэдээлэл аваарай. Ингээд баярлалаа, баяртай.